Ёо ямар гоё арт юм бэ тийм. Манайс сайхан бүбүж ахын дэр ингээд 5-6-аар нь барьсан явж төгөх календарыг ингээд барьсан. Хай гэлтагуда. За тэгэхээр энэ зөөл хэлэхээр ямар сайн. За тэгээд ер нь аль битээр гандан дээр ирсэн байна. Тэгээд төв гандан. Тийм яагаад гэвэл нөгөө нэг битээр бол хаажилтай хүмүүс. Тэгээд засал ном бол хэлхийж амжаагүй. Тэгээд өнөөдөр ямар ч байсан бас ясыг бодож хэд ном бичүүлэхээр ирлээ. Гэсэн ч одоо энэ том том юм та. Хаалттай хаалттай юм гэсэн байна. Юусэн ингээд би байгаад байгаа болохоор өнөөдөр магадгүй юм байгаа заяа. Яа тэгэхээр ингээд би ингээл өглөө 9 цагаас хойш ингээл явж ажил дээр ирэл нэг 2 зочинтой байжсэн нөгөө 2 яас юу ч гэдэг үлээ. Би бүр нэгч зочингүй болоод би ингээд жоох хуур муртай л Манай зал жоох хууртай тийм. Тэгсэн чинь намайг манай жанраас бүрхэн хүлээж авах. Нээ Чаасаар хармааргүй гэж аахгүй. Бурхны наманд тэрээсэл бузар гэдэг шиг. за Дэвтэй нэг амар нийттэй яриад. За битэр бол хоёлаа ганданд ажилласан хүмүүс. Бид хоёрыг бас нэг юм маань холбож битэр их юмнууд ажиллагаа байгаа. Тэгээ бас энэ манаас холбож өгсөн. Ёо ямар гоё арт юм бэ тийм. За тэгээд одоо золоо бас өөрөө ажилласан түүгээр. Би нэг гандан төвлийн амралтаар ажиллаж байсан юм аа. Гандан чинь ачаалал дийлхий болчдөг хүмүүс шинэ 15 дотроо маш их заслаа хийлээд өгөхгүй юу? Манай монголчууд сүстэй шүү дээ. Тэгэл би чинь тэр үед ингээл хийдэд ажиллаад яг гандан хичээлээ биш л дээ. Тэгэл дөнгөж ажруугаа 8 цагт оронгууд л ингээл бирээс орж ирдэг заяо. Тэгэл ман дөрөв нарав далаатай тийм гой сүдэт. Тэгэл араас нь бүр ийм том өхрий баг. Оо зорж ирдэг заяо. Тэгэл өдрийн хоолнд бууз мууз гэл ер нь өдөржингөө идэл би тэнд оройд харгалсан бохоо. Тэгэж нэг гой 15 хоног ажиллаж байв. Тэгэд одоо манай монголчууд гой сүсгтэй арт юм байна. Яа одоо маач юм. Би бас айгүй инээдтэй яа. Ингээд өнгөрсөн зам баггүй. Энэ нөгөө нэг айгүй нэг том хүн ирсэн лам. Би яг нөгөө нэрийг мартсан байна л та. Тэгээд ингээд энэ ч юм бүр нөгөө цагийн хүрдэн гэдэг амар том ном чинь хэлтоног хураад. Тэгээд тэр үед бол шашны ном зардаг нэг номын дэлгүүрийн худалдагчаар ингээд түр ажиллахаар болсон байхгүй юу? Тийм удаагүй. Тэгсэн чинь ингээд гадаа үзэсгэлэн худалдаа гараад энэ төв гандан гэж үүднэ ингээд дүүрээ асар ингээд байрлсан. Тэгээд бүгдээ юм нэг юм дунд одоо веgan хоол молч гэж хэлдэг. Тэгээд манай асар одоо ингээд энд байрлаад тэгээ номын дэлгүүр маань болохоор бүр хоошоо хашаар гараад байдаг. Тэгээд би тэрний рүү яасан бэ гэхээр нэг ийм хэрэгэн дээр ингээд номнуудаа ингээд гөрөө шишиг өөрч гарна. Тэгээ нөгөөх ингээд хүнчтэй тэр чинь даахгүй ингээд авчраад өрнө. Тэгээ зааш тоосод орой бас тэрийг дахиад ингээд түрээ явна заяа ингээд өөртөө бол ингээд хагас гөрөө шиг хагас худалдагч хийсэн. Тэгээ бол зутарсан. Тэгээ тэр үед яаж юм бэ гэхээр манай монголчууд амар сүв бишрэлтэй юм лээ заяа. Би тэгэж амар шашны номыг тэгэж амар хүмүүс авдаг гэж бодоагүй. Тухайд одоо цагийн хүрдэн ингээд айгүй том юм бот юм ном ч одоо 600 хийдэг байлаа да. 600,000-аас 360,000 хүртлийн хямдсан заяа. Тэр үед хүмүүс бүр ингээд 5-6-аар нь ирж авч байна. Нэг хүн үү? Үзэж манайхаас гарсан. Гэтээс нэг ах бол бүрийг авч байсан. Тэгээ би ч бас тэргүүрээ их тийм шашны номны их мэдлэгтэй болж байлаа. Тэгээ би бодохгүй юу? Нэг хүмүүс чи айгүй юм нөгөө юу гэдэм бэ? Ерөөс ингэж сүсэг бишрэл өндөртэй ингээл 5-600,000 төгрөгөөр ингээл сайхан ном зүгээр гэртээ залах гал авчих тийм ээ. Чи би зүгээр мөө имэдэ нэг 5,000 энэ биш нөгөө календар авч өгөх зүгээр зовж үйдэнээс гэсэн ингээд авч чадахгүй заяа. За одоо нэг энэ лангуу гэрэл нэг яд 100 цаас татчих واخ. Тэр сая цаагаар имэг дагуулад наран тал харсан чинь ингээд зүгээр үүлнээс нь календар ингээд энэ дотор хараал өнтөө олшны 5,000 гэж бичсэн. Чи маяг зулаа гэмээр нийтээ. Ингэдэг байхгүй та нар бас ингэж бодоод ах юм байна. Одоо байж миний нүсэн амир тэнэг байдаг. Одоо ингэж та нар зах руу орон заяа. Зах руу оронгууд үүднээс нь ер нь ямар ч юмтэй аймс бандаш юу ч юм үүднээр үүднээс нь авч болохгүй. За цаашаагийн хямдар нь гэхдээ нэг цагаасаар төвчөнгүүд нэг юм манай сайхан бүбүж ахын дэр ингэж 5-6-аар нь барьсан явж төгөх календарыг ингээд барьсан. Тэгээ яг яаж аам бэ гэхээр тэд нар ингээд нэг календар ширхэг нь 1000 гэж барьсан.
Би бодохдоо зүгээр мен гарныг одоо календар зардаг ихчээс календарыг хусчиж тээ. Тэгээд одоо ингээд цаашдаа ингээд мянгаар зараа явж байгаа юм да гэж боддог баггүй. Тэгээ ер нь жоохон цааш явах тийм ах нартай та нар ингээд таах Бүгд таах одоо болчихгүй. Аха. Бити яард. Юмд бити яард. Тэгээд тэр ах нарын маань бас төлхөө байрлал байгаа. Яг захын тэг голоор ингээд сайхан бариа явж гин. Хэрвээ тэнд байхгүй бол захын үүдэн дээр л зогсохгүй шүү дээ. Захын үүдэн дээр зогсох юм календар зардаг ихний хөөгөөлж. Захын мангасын ам та нар мэдэн шүү дээ. Мангасын ам дээр очих юм бол ах нар маань бөөндөө байж идэг. Та нараас жоохон хэмнэлттэй амьдрнаа. Ном бичдэг наа мэдээ. Дээшээ ороод байгаа. Ийш юм уу те? Энэ гэхээр зүгээр яг ер нь тэгээ бас тэр ах нарын талаар юм яван чангадаг чи. Юмны контролсээ ороо. Тэгэхээр та нар 5 мянган дээр их 1000 төгрөг олох боломжтой ах нэ. Яа. Цаг хэд болоод байгаа юм. Харагдаад яа тийм шүү дээ. За нараас бурхан намайг хүлээж авахгүй юм шүү дээ. За тэгээд яа ямар фейл юм бэ? Энэ одоо яг яагаад ингэж өнөөдөр би фейлээд байна? За миний задаа тийм хурш. За засал намаа хийлгэцгээгээр спонсор бай гантан. Засал намаа хийлгэхгүй дөө хэрэгс сүлхтэй юм. За баярлалаа.